Сайн мэцхан үзэгчтэй Mass телевиз зочны ярилцлагын болонгоор үзэгч та бүхэнд хүрч байна. За өнөөдөр манай зочноор U-Travel компаниг ерөнхий захирал Удал Цэцэг хүрэлцээрээд байна. За юуны өмнө танд бас бидний урилгыг хүлээж авч студид маань ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За ярилцлагын эхлэнд U-Travel компанийн хувьд баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтраад сая өнгөрсөн 4-р сард Бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулагдсан Canton-Fire 221 дахь удаагийн одоо энэ техник технологийн том үзэсгэлэнт оролцоод ирсэн байгаа. За энэ аяллахын талаар санаач мэдээлэл хүргвэл тээ. За баярлалаа тэлгүй ахын. За манай компанийн хувьд бол энэхүү Guangzhou мужид зохион байгуулагдсан тий Canton-Fire гэдэг 121 дахь удаагийн 60 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа энэхүү том арга хэмжээнд бол бид өхөн маш амжилттай оролцоод ирсэн. Маш өргөнд баг бас бүрэлдэхүүнтэй ингэ явсан байгаа. Тэгэд энэхүү аяллыг бол бид өхөн бас баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтарч зохион байгуулснаар бас их онцлог даваа талтай. Яагаад гэвэл баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бас гишүүд дэмжигчээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол энд бол маш өргөнөөр оролцсон байгаа. Хөдөө орон нутгаас болоод хотоос те 9 дүүргээс ингээд оролцсон байгаа. Бид нар бол маш өргөн баг бүрэлдэхүүнтэй газраар болоод тэнгэрээр гэсэн одоо 2 маршруттайгаар яваад аяллаа бол маш амжилттай үргэлжлүүлээд хүрээд ирсэн байгаа. Мөн тэгээд энэхүү аялал маань маш их онцлог. Бид нар ч гэсэн бас хичээж ажилласан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт маань одоо яг ямар бизнесийн орчин хэрэгтэй вэ? Яг ямар бизнесийн орчин одоо өгүүлэгдэж байна уу? Тэ ямар тоног төхөөрөмж өгүүлэгдэж байна уу? Энийг бид бүхэн аль болох одоо маш юутаагаар одоо нөгөө хамгийн одоо хэлбэраар тэ өөрт нь одоо бас ойртуулах төхөөлөх гэж одоо бид нар хичээсэн байгаа. Тий бизнесийн маш олон шин санааг ингээд хүргэх гэж одоо хичээсэн байгаа. Тэгэд энэ маань ч гэсэн амжилттай болсон. Хамгийн сүүлд манай аяллаа төсөл дээр өдөлтийн орон зоогон дээр бол манай Монгол улсын Бүгд найрамдах Хятад улсын Иргэн хотод суугаа консул хүртэл хурж ирээд 4 цаг одоо манай аялагчтай тий одоо Хятадын бизнесийн зах зээл рүү хэрхэн яаж гарах вэ тий хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдгийг хүртэл ингээд маш гоё тайлбарлаж хэлж өгч ирсэн. Энэ маань бол бас их давуу талтай. Мэдээч ер нь ингээд консул хүн бас аялал жуулчлалын компани үйл ажиллагаан дээр хурж ирээд байдаг юм уу үгүй юм уу тий тийм шүү дээ. Тийм болохоор зэрэг энэ дээр бол их ач холбогдол өгж ажилласан байгаа. Энэ хөөцөлтөн дээр тэгээд бид бүхэн бас бүгдээрээ маш амжилттай тэгээд гоё хөгжилтэй тий ол зомог дүүрэн явжирсан байгаа. U-Travel компанийн хувьд бол баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтраад 2 дахь жилдээ энэ аяллыг зохион байгуулсан байгаа. Үргэлжлүүлээд бас одоо малчтай зориулсан соёл танин мэдэх юм маш сонирхолтой аяллыг зохион байгуулах гэж байгаа гэсэн талаар мэдээлэл бас. За тийм бид бүхэн одоо яг дараагийнхаа төсөл рүү ингээд орцсон явж байна. Ерөнхийдөө манай U-Travel гэдэг компани бол үндэс суурь нь бол 2006 онд тавигдсан. Тэгээд 2009 оноос эхлэн яг аяллыг бол үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Тэгээд бид бүхэн бол аяллаа бол яг ингээд төслийн хэмжээнд авч үздэг. Ямар ч аяллыг одоо гэр бүлийн аялалж байсан одоо хаашаач явсан ямар ч аяллыг бид бүхэн төслийн хэмжээнд авч үздэг. Тэгвэл одоо бидний дараагийн одоо аялал төсөл болвол Монголын залуу малчдыг дэмжих зорилготойгоор Монголын малчдыг дэмжих зорилготойгоор ийм одоо бас соёл танин мэдхүү бизнесийн чиглэлийн нэмэрхүү аяллыг бид бүхэн одоо бас Монголын өөртөө засах орны шилийн гол аймагтай хамтраад зохион байгуулж байгаараа бас их онцлог давуу талтай болж байгаа. Энэ удаагийн бас аяллаа онцлог давуу тал нь юу вэ? Яг маршрут нь ямар байна? Хэд хоногийн хөтөлбөртэй байгаа вэ? За энэ бол 7 хоногийн хөтөлбөртэй 7 хоногийн хөтөлбөртэй аялал байгаа. Энэ бол мэдээж энэ хөтөлбөрт бол үнэхээр одоо Монголоос явж байгаа бүх малчдыг тийм ээ бид бүхэн гарын доорх материалаараа буюу одоо сүү цагаан хэдийгээ хэрхэн боловсруулж бизнесийн зах зээлд оруулах вэ тийм энэ талаас нь бид нар бол илүү их анхаарч одоо жишээлбэл одоо хоньныхоо ноос хэрхэн боловсруулж одоо бас зах зээл рүү одоо нийлүүлэх боломжтой вэ? Аль эсвэл ингээл түүхийгээр нь 200 төгрөгөөр 300 төгрөгөөр өгөөд авах уу тийм одоо хоньны хийгээ бас түүхийгээр нь 500 төгрөгөөр өгөөд авах уу аль эсвэл өөртөө ингээд гарын доорх юу жижигхэн бизнесийн санаа олж ирээ тэрийгэ боловсруулад тийм ээ бас нэг хөөрхөн тийм өрхөө үйлдвэрлэлийг эрхлэх үү тийм энэ бүх чиглэлээр нь ингээд явуулж байгаа. Тэгээ бид бүхний энэ аяллаа онцлог давуу тал бол Монгол малчдын ахуйн амьдрал мөн Өвөр Монголын өөртөө засах орны тэр шилийн гол авах хушууны тэр одоо малчид одоо хэрхэн яаж амьдрдгийг хашаа хорон ямар юм ер нь мал одоо бэлчээрлж байгаа бэлчээр нь одоо ямар байдгийг ер нь ямар хуу зарчмыг барьж одоо мал аж ахуйгаа эрхэлдгийг
энэ соёлыг манай монголчууд бас ямар хуу арга барилыг ямар арга техникийг хэрэглэж одоо тэр малаа одоо бэлчээдгийг яаж малаа малалдгийг те энэ хоёр орны ар Монгол өвөр Монгол энэ хоёр орны малчдын энэ нарийн найдан бас юм соёлын солилцоо шүү дээ. Энд чинь маш том одоо эцэг өвгдөөс дээр үеэс одоо нүүдэлчтэйс минь одоо өвлөж ирсэн энэ том соёлыг солилцуулах одоо тийм одоо юутай зорилготойгоор энэ хоёулыг зохион байгуулж байгаа. Дээрээс нь тэр одоо түрүүний хэлдэг шиг энэ гарын доорх зүйлээ бизнесийн санаа яаж хэрхэн болгох вэ те яаж одоо өөрийнхөө яманаас гарч байгаа сүүгээ хонноос сааж байгаа сүүгээ те одоо ноос ноолуураа яаж одоо тэгж одоо бизнесийн орчинд эргэлдүүлж чадах вэ? Ер нь малчдын хөдөлмөр гэдэг бол маш их хүнд хэцүү хөдөлмөр байдаг. Маш их одоо байгалийн хатуу ширүүн бэрхшээлийг давж гарч байж өнөөдөр нэг жоохон мөнгө төгрөг олдог тийм ээ. Ер нь бол малчид маань өвөл идшний цагаар нэг мөнгөтэй болдог. Хавар ноолуурын цагаар ч гэдэг юм уу. Тэгвэл тэд нар байнгын дөрвөн улиралд хэрхэн одоо мөнгөтэй байх тий өөрийгөө одоо бизнесийн одоо тэм жижигхэн өрхийн одоо үйлдвэрлэлтэй байлгах тэр санааг нь бид бүхэн ягаад дэвшүүлээд тэгээ өвөр Монголын өөртөө засах орны Шилэнгол аймгийн засаг захиргаатай яриад энэ бол бас ингээд хичнээн ингээд юуч гэсэн аялалч гэсэн энэ бол бас засаг захиргааны хэмжээнд авч хилцэж байгаа явагдаж байгаа бас юм том үйл ажиллагаа гэж бас хэлж байна. Аяллаа хугацаа хизэнээс хизээний хооронд байгаа вэ? Яг бүртгэл бас одоо ер нь яаж явагдаж байгаа вэ? За бүртгэл бол яг одоо бол явагдаж байгаа. Тэгээд ер нь бол аялал маань энэ 5 сард бол 5 сарын 18-ны өдөр 27-ны өдөр гэсэн 2 өдөр бол 2 удаа зохион байгуулагдана. Ер нь цаашлаад энэ төсөл маань бол ер нь бол үргэлжлээд бүр ингээд өргөн цар хүрээтэйгээр бол ингээд сар бүр ингээд яваад эхэлнэ. Бид нар бол эхний ээлжинд бол бид нар бол айлчлалын хэмжээнд буюу аяллаа хэмжээнд ерөнхийдөө бизнес санаа авах одоо чуулга уулзалтын хэмжээнд зохион байгуулж байгаа. Дараагийн аялал маань бол бүр сургалтын хэмжээнд тийм ээ бүр ингээд малчин солилцоо хийх хэмжээнд ингээд одоо хүрч аялууд маань зохион байгуулагдана. Манай төсөл бол нэлээд олон үе шаттай хэрэгжээ явж байгаа гэсэн. Төслийн бол эхний үе шат одооноос бол эхэлж байгаа юм байна. Одоо төслийн яг эхний үе шат маань бол яг одооноос ингээд хэрэгжээд ингээд эхлээд явж байна гэсэн. Малчдад зориулсан энэ соёл танин мэдхгүй аялалд хамрагдахыг хүссэн малчид маань ер нь яг яаж бүртгүүлэх боломжтой байгаа, бүрдүүлэх бичиг баримт ч юм уу те зүйл ямар зүйл шаардлагатай. За эдгээр маань болохтой зэрэг яг мэдээж гадаад паспортл байхад болно. Яг тийм бүрдүүлэх бичиг баримт гэдэг юм бол байхгүй. Мэдээж аялын анкет бүглэх учраас 1% зөрөг гадаад паспортны хуулбар байхад болно. Гэхдээ бас малчид чинь бас тэр бүр бас гадаад паспорт байх уугүй юу те. Тийм учраас хэрвээ гадаад паспортгүй хүн байх юм бол бас ингэ бид нарт бас хандах хэрэгтэй. Би гадаад паспортгүй байгаа тий гэхийг юм бол бид нар бол урьдчлаад гадаад паспортныхан бас захиалгыг аваад тэр хүний тухайн хүнийг бас ингээд дуудаад гадаад паспортыг нь одоо авах тал дээр нь бол бас зөвлөгөө юуг нь өгөөд хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Бүртгэл хаана явагдаж байгаа вэ? За бүртгэл яг манай компани байран дээр буюу одоо явагдаж байгаа. Дээрээс нь одоо бас нөгөө нэг одоо энэ нэвтрүүлгийн доогоор гарах утастай утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад утсаар бас бүртгүүлж олно. Тий заавал ирж бүртгүүлээд байх шаардлагагүй. Утсаар бүртгүүлж олно. Бас мөн онлайнаар бүртгүүлэхээс боломжтой. Мэдээж хөдөө орон нутгийн одоо хүмүүсийн ах дүүнэр нь бас мэдээж аймгийн төв ч юм уу тий Улаанбаатар хотод байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар маань интернетээр онлайнаар бас бүртгүүлж бас олно шүү дээ. За U-Travel компанийн хувьд бас маш олон бизнес аяллуудыг зохион байгуулсан юм туршлагатай хамт олон байгаа. За шинэ содон бас одоо бизнес аяллууд юу байна? Талаарх мэдээлэл. За ер нь шинэ сод аяллууд бол араараас зөндөө байгаа. Тэгээд одоо 6 сард л гэж хамгийн ойрхон аялал гэх юм бол 6 сарын 15-наас 6 сарын 19-ний хооронд зохион байгуулагдах хятадын бас Гуанчжоу хотод зохион байгуулагдах Canton Fair одоо хүнс технологийн одоо аялал байна. Энэ бол бас айгүй маш том өргөн цар хүрээтэй зохион байгуулагддаг аялал байгаа. Энэ аялалд бол дэлхийн 50 гаруй орны одоо оролцогчид бас үзэж сонирхдог юм байж байгаа. Зөвхөн хүнсний чиглэлээр мах, сүү, чихэр, шоколад тий юу гэдэг нь яг зөвхөн хүнсний чиглэлээр болдог ийм том үзэсгэлэн болж байгаа. Үзэсгэлэн технологийн одоо конференцуд болж байгаа. Тэгэхээр энд бас манай компани бас аяллыг бас бүртгэхэд эхэлсэн байгаа. Тэгээд одоо бас мөн бүртгэлд явагдаж байгаа энэ нэвтрүүлгийн доогоор гарч байгаа дугаар болоод тий манай вебсайт, пэйж, хуудас, Twitter хаягаар бол хандаад бүртгэлээ хийлгэж бүрэн боломжтой.
Ер нь энэ 6 сарын 15-наас 19-ны хооронд одоо зохион байгуулагдах энэ хүнс технологийн үзэсгэлэн маань мөн газраар болоод тэнгэрээр гэсэн 2 маршрутаа явагдаж байгаа. Тэгээд тэнгэрээр явж байгаа, онгоцоор явж байгаа маршрут нь бол Улаанбаатар, Хонконг, Гуанчжоу гэж явж байгаагаар бас онцлог даваа талтай болж байгаа. Бас одоо нөгөө зуны улирал ирж байгаа учраас бас хүмүүс маань Хонконгийн Диснейленд дээр орох зочлох тий бас мөн туртаа шопинг хийх энэхүү гоё аяллыг бас зохион байгуулж өгч байгаагаар онцлог даваа талтай. Цаг хугацааны хувьд хөтөлбөрийн хувьд бол яг ижилхэн байгаа юу тий? Тийм цаг хугацааны хувьд бол ерөнхийдөө бол яг 15-наас 19-ны хооронд бид нэр яг аяллыг зохион байгуулна. Ер нь бол газрын аялал бол 12-наас 21-ний хооронд зохион байгуулагдаж байгаа. За бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Өдөрт та бүхэндээ Mostlead зочны ярилцлагын болонгаараа хүрлээ. За өнөөдрийн манай зочноор U-Travel компани ерөнхий захирал Удал Цэцэг оролцлоо.